20-р зууны эцэг гэхэд дэлхийн тэнгэр багцсан барилгуудын өрсөлдөөн удаашралд орсон юм. Шинэ илүү өндөр барилга баригдсан ч өмнөхөөс хэдхэн сантиметраар л илүү байлаа. Гэтэл 2004 онд Дубайд урд хожиж байгаагүй нэгэн төсөл хэрэгжиж эхэлжээ. Энэ төсөл хэрэгжснээр инженерчлэлийн үед шинэ өвсгөл болно хэмээн компаниуд амласан юм. Эцэст нь 2009 онд 828 метрийн өндөртэй Бурж Халифа баригдаж дууслаа. Өмнөх тэнгэр багцсан барилга буюу Тайпе 101 барилгын амжилтыг 60% эвдэж дэлхийн хамгийн өндөр барилга цолыг одоо хүртэл эзэмшсэн. Бурж Халифагийн нууц юу вэ? Хүнд барилгын материал нь илүү өндөр барилгуудыг өөрийн жинг төсвөрлөхөд хэцүү болгодог. Илүү өндөр барилга барихын тулд илүү зузаан, гол суртаа байх хэрэгтэй. Илүү их материал нь мэдээч илүү өндөр зардалтай болохоор 20-р зууны их үед ган төмрийн ачаар барилга байгууламж жингээ асаж шинэ өндөрлөгт гаргахад ихээхэн тусалсан. Гэхдээ ган хүрээг үйлдвэрлэхэд их хвчлэн ажлын муу нөхцөлд эрчимтэй хөдөлмөр шаарддаг байв. Өндөр ган тэнгэр багцсан барилгуудыг илүү том, яг тогттой гадаргуутай болгодог тул хүчтэй салхинд өртөмтгий болгодог. Архитектурууд ганхалт дотоод үтцсэн эвдэрлээс урьдчилан сэргийлэхэд тулд янз бүрийн арга хэмжээ авч байсан боловч өндрийг цааш нэмэгдүүлэхийн тулд инженерүүд өндөр барилгуудыг хэрхэн төлөвлөснийг тэр чигт нь дахин төлөвлөх хэрэгтэй боллоо. Орчин үеийн тэнгэр багцсан барилгуудын эцэг Фазлур Рахман хаан. Энэхүү Бангладеш гаралтай Америкийн инженер өндөр байгууламжууд гадна талтай хамгийн өргөн тогтвортой байх ёстой. Мөн газартай жингээд байх ёстой гэж үздэг байв. Тэрээр дам норууны дотоод сүлжээг ганы оронд бетон арга эсэр салхийг санал болгох ёстоор барилгуудыг салхинд илүү тэсвэртэй болгож мөн хамаагүй бага жинтэй материал ашиглах болов. Рахма энэ санаагаа хоолойн загвар гэж нэрлэжээ. Эдгээр барилгууд нь гаднаа төмөр үрээтэй. Тэдгээр нь бетоноор бэхлэгдсэн. Шалан дам норуутай холбогдсон байв. Хоолойн төрөө салхины хүчийг шингээж барилгын суурь руу шилжүүлэхдээ илүү сайн байлаа. Гадна нан ачааллын их хэсгийг даах чадвартай тул доторх зайг нэмэгдүүлмээр байвал дотоод тулгуурын багнуудыг сулсан ч болохоор байлаа. 1960-ад оны дараа хоолойн загвар нь үйлдвэрлэлийн стандарт болсон. Энэ хүн шинэ арга нь илүү өндөр бат бөх тэнгэр багцсан барилгуудыг тэр дундаа дэлхийн хамгийн өндөр барилгуудыг барих боломжийг бий болгосон юм. Гэхдээ Бурж Халифаг төлөвлөхөд дахиад нэг шинэ зүйл хэрэгтэй байлаа. 2004 онд талигаж Фазлур хааны олон жилийн ажилчин Скидмор, Овингс, Мэрил нар Өмнө Солонгост Тоор Палас 3-ыг барьж дуусгасан. Энэхүү барилга нь хааны гадаа дарга ёсны загварыг нэг алхам өргөжлүүлж төв багн нь 3 далавчаар бэхлэгдсэн байв. Далавч бүрийн жин нь нөгөө хоёрыг нь зөөдөг бол хүнд бетон цөм нь барилгын цахилгаан шат, механиктэд бүтцийг барилуулдаг. Тулгуур дам нурууны үүрхийг гүйцэтгэдэг юм. Бэглэхэд цөм гэж нэрлэгдэх энэхүү загвар нь барилгын 73 давхрыг төвөггүй агуулхад тусалсан. Харин Бурж Халифа нь энэ аргыг ашигласан 2 дахь барилга болсон юм. Вайлбрын зохион байгуулалт нь салхины хүчийг багасгахын тулд тусгайлан зориулагдсан. Хэдэн давхар тутамд нэг далавч нь бага зэрэг жижигэрч, цахин зүүнний дагуу эргэж ороомог мэт хэлбэр үүсгдэг. Энэхүү спираль хэлбэр нь агаарын урсгалыг зүсэж 240 км/цагийн урдтай салхины хүчийг хороо нөлгүй болгон удаашруулдаг. Бурж Халифа 5 жилийн дотор гайхалтай богино хугацаанд баригдаж дууссан. Гэсэн хэдий ч энэ хурд нь хүний асар их өртгөр бий болсон. Ажлын хүч нь ихэвчлэн Өмнөд Азийн цагаачтаас бүрдсэн бөгөөд тэд өдөрт ойролцоогоор $10 цалин авч 12 цаг гаруй ээлжээр ажилладаг байв. Гэрээ орхих эсвэл буцахыг оролцсон хүмүүсийн цалингийн чек аль эсвэл бүр пассвортыг нь хүртэл төслийн барилгын компаниуд хурааж авчээ. Эдгээр хүнд нөхцөл байдлаас болж нэгэн ажилчин хүртэл амь орложээ. Үүнээс гадна хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал хүртэл болсон байдаг. Эцсийн эцэст энэ том төслүүдийг хэрэгжүүлж байгаа инженерүүдийг яг үнэндээ тэр барилга байгууламжсаа илүү чухалчилж авах хэрэгтэй.